За сайн байцгаана уу? Good Soil podcast та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ өнөөдрийн подкастын зочноор Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Улсын филармоны захирал Сүхбатын Батулга гэж ийм эрхэм хүн ирж оролцож байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За өдрийн мэнд хүргэе. Сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна уу? Сайхан. За тэгээд ийм мундаг одоо Монгол улсын хамгийн том одоо цол гомшиг авцсан юм үнтэй ярилцсан гэдэг миний хувьд бол бас л ширгэн жин шүү. Би ч одоо хамгийн том биш шүү. Тий, ер нь том цол шүү дээ. Тий, урлагийн гавьяа цэцгэлтэн гэдэг чи одоо баргийн аавын хүү авахгүй цолох ба. Тий. Тэгэхээр за өнөөдрийн ямар ч гэсэн Good Soil-ийн маань энэ жижигхэн подкастэнд хүрэлцэн ирж бидийг дэмжиж байгаа танд маш их баярлалаа. За тэгээ та өөрийнхөө тухай сайхан танилцуулаад гэр бүлийнхээ тухай энэ урлагийн зам руу яагаад анх орсон бай тэр талаараа энэ сайхан манай сонсогчдод ярьж өгөөч. За тэгэлгүй яхаа Good Soil-ийнхэнтэйгоо бас одоо хамтарч ажиллаад гэх юм уу бас одоо үйлчлүүлэгч болоод манайх гэр бүлээр үйлчлүүлдэг бас удаж байна. Тэгээд Good Soil-ийн хамт олондоо юуны төрөнд одоо Good Soil-ийн хамт олондоо болон Good Soil Friends гэж хэлчихье те. Good Soil-тай хамтран ажилладаг маш олон хүмүүс одоо хуур мэдээлчид за одоо байгууллагууд бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан үлжиж байна. За тэгээ намайг бас подкастта урьсанд баярлалаа. Ер нь танахыг бол хүмүүс маш их үздэг, сонсдог. Одоо шинэ дугаар, ярилцлага, одоо янз бүрийн cover дуунууд, уран бүтээлчдийн одоо тоглолт хөгжим дуучдыг хүлээдэг хүмүүс маш их байд юм лээ шүү дээ. Тэгэхээр баяртай байна. За яг хөө миний хувьд бол ер нь бол урлагийн гэр бүлд төрж өссөн. За миний аав бүжигчин, бүжигдэглээч, найруулагч, багш. За мөн одоо соёл урлагийн байгууллагуудад төвийн болон орон нутгийн одоо байгууллагуудад одоо их маш олон жил ажилласан. Ер нь нэг насны ухамсарт амьдралаа Монголын соёл урлагийн салбарт одоо эргэлт хүчилтгүй зориулсан, тууштай зориулсан юм хүн байсан. Байсан гэдэг нь 2008 онд аа маань одоо ертөнцийн мөнхсийг үзүүлсэн. Лусан доржийн Сүхбатч хүн бий. За ээж бол одоо мөн бүжигчин, бүжгийн багш, за мөн одоо драмын болон кино жүжигчин, Чимдэл хаваа хөөж, Монгол Улсын хөдөлгөөний гавьяаны улаан түгийн одонд. За ийм уран бүтээлч одоо ижи маань сайхан буянтай буурал байна. Та ч тэгвэл бүр урлагийн гэр бүлийн хүн байна шүү дээ. Тэглүү яг одоо миний том ах мэргэжлийн бүжигчин, ихч одоо хөгжимчин, одоо хөгжмийн багш. За ардын боловсролын болон соёлын гэр бүлийн алтан ганц одонд бас л одоо соёлын салбар болон боловсролын салбарт маш олон жил ажилласан. За тэгээ манай дүүнэр байна. Соёл урлагийн салбарт одоо зүтгэж байгаа. За би өөрөө байна. Дахиад одоо бидний хүүхдүүд бас одоо соёл урлагийн салбарт орчихсон явж байна. Ингээд үндсэндээ бол яг 3 үеэр соёлын салбарт бүгд ингээд одоо зүтгэж байгаа. За дүүнэрийн одоо манай 3 дахь үеийн гэдэг юм уу бидний хүүхдүүдийн үед миний охин, за миний дээдлийн эгчийн охин гэд ингээд зураад байна. Их сони юм байна тий. Сони тий. Миний аав бас залуудаа багтаа бас зургийн төр оролдог байсан гэсэн. Бас шүлгийн дугууланд явдаг байсан. Манай баг эмэгтэй дүү гэхэд л өөр салбарт ажилладаг мөртлөө шүлэг мүлэг маш гоё бичнэ. Гэх мэтлээ ингээд за ямар ч байсан урлагийн гэр бүл төрж өссөн. Тийм байна. Тий одоо хүүхд байхаас ахуулаад ерөөсөө театр, жуулга, соёлын төв, сумын одоо улаан болон гэдэг байсан тухайд сумын клуб гэл ингээл соёл урлагийн салбарт л одоо соёл урлагийн ертөнцид л одоо ингэж төрж өсөж одоо хүмүүжиж одоо энэ салбартаа ажиллаж амьдарч байна да. Тий. Тэгэхээр л нөгөө хүний энэ нэг мэрэгжил сонголт энэ амьдралын маш энэ үнцэнтэй энэ хэсэг дээр гэр бүлийн нэг соёл хүмүүжил гүмэн нөлөөлөх юм. Яагааргүй хүн болгондоо ярихад яг л нөгөө энэ гэр бүлийн төлөвшөл аав нь ээж нь нөлөөлсөн учраас ингээд урлагийн замыг сонгоцсон тохиолдол их биш үү? Тий харин тий одоо аав ээж хоёр маань урлагийн юм ах эгч нар маань ч одоо урлагийн салбарт. Тэгээ бид нар за тэгээ одоо дараа үеийнхаа одоо гэх юм уу одоо өөрсдөө хүүхдүүдийг бол за соёл урлагийн салбар бол харахад сайхан. Тий, ер нь сайхан салбар, сайхан мэргэжил, ер нь муухай мэргэжил гэж байхгүй. Муухай салбарч гэж байхгүй.
Тэгвэл бас тийм харагдж байгаа шиг амар биш ээ. Тийм учраас ерөн соёлын салбар руу ороод хэрэггүй гэд одоо ятгаад гэх юм уу зөвлөө дийлэхгүй байна. Одоо бидний хүүхдүүд соёлын салбар руу л дайраад байна. Одоо манай том охин гэхэд Монгол Улсын их сургуулийг одоо олон улсын харилцааны чиглэлээр дипломат харилцаагаар төгссөн шүү дээ. Одоо төгсөөд 3-4 жил болчихлоо. Тэгээд тэр чигээр нь ингээд магистрт гадагшаа явуулах гэсэн чинь үгүй би одоо эх орондоо ажиллаж амьдрья. Бас одоо амьдралтай нүүр тулъя, юм үзье, өөрийгөө сорьё гэд. Тэгсэн одоо сүүлийн жилүүдэд гівгэд зураад байна. Тэгээд одоо зураад бүр видеосын үзэсгэлэн хүртэл гаргасан. Багшгүй. Багш байхгүй. Тэгээд яаж байгаа сүүлд нь үзэсгэлэн дээр одоо нэг багштай одоо хадаг барьж багш болцсон. За гэх мэтлэн тэгээ хүүмэн одоо бас уг нь бол за чи одоо ерөнхий эрдэм чиглэлээрээ сайн энэ инженер болооч ялангуяа цахилгааны инженер сэргээгт хэрч мөчний салбар руу энэ төргээд зөвлөөд одоо ятгаа дийлсэнгүү одоо миний хүү бас одоо аюуд оюутан хөгжмийн продюсерын ангид одоо сурж байна. Гитар өөрөө бие дааж тоглож сурсан, танахаар үйлчлүүлдэг. Самик баха хамгийн анхны гитарын Самик тийм ээ. Манай эзэмшдэг брэнд тий. Самик брэнд авч өгчээсэн. Тэгээд тэр гитаранд хайртай. Тэгээд гитараа зараад шинэ гитар авчаад дараа нь дахиж бүр хөөцөлдөж явж ийж нөгөө зарсан хүнээсээ буцааж гитараа худалдаж авсан байл. Энэ бол үнэхээр сайн дууралттай гитар. Тэгээд чанар бүх талаасаа одоо Самик нь буцаад түрээдчихсэн байгаа. Одоо миний хүү чинь 3-4 гитартай. Тэг их мэтлэн тэгээ одоо манайх чинь гэр бүлээрээ л бол ингээл урлагт явж байна. Урлагт. Тий. Хүчин зүтгэж штэ. Тий. Ер нь бага ухын та энэ нэг дуулах ур чадвар авьяасаа бол нээж илрүүлсэн байв уу? Ер нь хэдэн наснаас эхэлж дуулж урдуу? За яг хөө хүүхэд нөгөө багтаа ингээл цэцэрлэгт ороод хөлд ороод дараа нь хэлд ороод тэгэл нэг хорвог танилцаал гэхээр хүүхэд болгоно л хөөхөн дуулаад бүжиглэл ингэдэг штэ. Тэгэл 10 жилийн одоо сургуульд баг ингэж байхдаа бас янз бүрийн одоо дуулж хурдаал хүүхдүүд ангаараа ингээл хөөрөл ингэдэг. Энэ бол нэм зүгээр нэг юм юу гэх их хүүхдүүд байдаг тохиол баг. За зүгээр миний хувьд бол 10 жилийн 7 дугаар ангид байхдаа гэдэг чинь 1993 он баг тий. Тухайн үед чинь хоёр нийгэм шилжижсэн. Тэгээд энэ ирээдүйн хотод гэж тэмцээн дөнгөж анх зохион байгуулалт эхэлжсэн. Тэгээд хот хөдөөгүй яваад. Тэгээд тэрэн анх удаа одоо манай аймагт болоод тэр ирээдүйн хотод тэмцээнд стратийн одоо дууны тэмцээнд оролцоод тэгээд төрүүлээд алтан медаль аваад хүүхдийн ордны эрдэм алтан медалаар шагнуулад. Тэгээ одоо юу гэх албан ёсоор гэх юм уу урлагийн тайзан дээр манай Архангай аймгийн Хөгжим драмын театрын тайзан дээр тэр чих өрсөлдөөнтэй тэмцээн болдог. Хүмүүс сарын өмнө бэлдсэн байсан хүүхдүүд би мдэггүй байж байгаад нэг 2-3 хоногийн өмнө гинт ороод тэгээд эстрадын дуу богинохоо хугацаанд энэ зүудний Чингис гэж дууг одоо энэ дуучин Баярын хонгор гээд бас мундаг залуу штэ. Тэгээ хонгорч нь би ч 10 жилийн ахлах ангийн хүүхэд. Хонгорч нь болохоор тухайн үед баг сургуульд орсон байсан уу юу? Нөгөө зүудний Чингисийг дуулаад санаж гинөө. Ном сумагсаж гэдэг жоохон юм. Тэгээд надаас бол хамаагүй дүүлдэ. Гэхдээ би одоо хонгорыг одоо таарах болгондоо миний багш гэдэг. Тэгээ би тэр бичлэгийг хонгорын бичлэгийг харж байгаа нь эстрадын дуу мэдхгүй. Би чи 10 жилд байхдаа ядахтай Адар сүрэнгийн дуу мунаас дуулдаг л. Адар сүрэнгийн дуунаас. Тэгээд тэр дууг нэгдүгээр шатанд ороод дуулсч тэнцчдэг. Хоёрдоо орсон чинь өөр дуу байдгүй. Дахиад тэр дуугаа дуулаад гуравдаа тэнцчдэг. Чи одоо ер нь 92 3 4 оны үеийн баг хит дуу юм шүү. Тэгээ баг тухайн үед яг хүүхдүүд яв те. Тэгээд дахиад нөгөө дуугаа дуулаад явсаар угаад төрүүлчихдэг байхгүй. Тэгээ нөгөө ганц дээлт барилдаанч, ганц мөрт уралдаанч гэдэг шиг. Тэгж одоо юу гэх юм 10 жилийн хүүхд байхдаа томоохон уралдаанд орж төрүүлж ирсэн. За тэгээд тэрнээс хойш яг яриул зөндөө төх байгаа. Тэгээд дараа нь би чинь 96 онд 10 жилээ төгсөөд манай аймагт соёлын урлагийн сургуулийн хуваар ирээгүй. Тэгээд би чинь 1 жил одоогийнхоор Cape Town гэдэг шиг 1 жил завсарлаад найзууд ингээ сургуульд явцсан. Тэгээд би чинь аавдаа туслаад туслах багш мах шигээл манай Архангай аймгийн хайрхан сум момонд очиж ажиллаад үлзэд мэлзэт рүү. Тэгэл үндсэндээ 1 жил хий гэж яахгүй юу. Тэгээд 97 оны хавар хотод би энэ соёлын урлагийн сургуулийн кино драмын анги шалгалт өгнө гэдэг. Ирсэн байжсэн чинь талигач аав маань өдөөнөөс уцтаад за миний хөө хөгжим мужгийн коллеж гэж сургууль байна. Ахын чинь төгссөн сургууль. Тэгээ тэнд дуулаачийн ангид ялангуяа өмнө 8 төгссөн хүүхдүүд авдаг байсан. Одоо энэ жилээс эхлээд 10 төгссөн хүүхдүүдийг авч байгаа юм байна. Тэгээ аваад коллежийн одоо юу вэ? Коллеж биш.
бакалаврын дипломтой төгсгөн гэж байна. Миний хөө хөөрхөн дуулд юм чинь чи кино драма марван гэсэн дор тийш очиж шалгуулвал яасан гэдэг. Тэгэл хөгжмөж дээр очиж шалгуулаад чи одоо сар гарan шалгалт болоод 3 шатны айгуу том тэгээд нөгөө дамжаанд явуулаад шалгарсан хүмүүстэй авч үлдэж хэсэг дамжаанд яваад дахиж шалгалт авч фильтрдэл бөө юм болж иж тэнцээд орж исэн. Одоо үндсэндээ бол яг мэрэгжлийн уран бүтээлч болсон замнал гэх юм бол тэндээс эхэлнэ. Монгол улсын одоо ардын жүжигчин, дуурийн одоо нэрт дуучин Алтан гэрлийн бүтэд багш дээр Монгол улсын гайвж жүжигчин концертмейстер Солонго багш дээр төгссөн. Тэгж төгсөө тэгээд дараа нь яг уу соёл урлагийн сургууль дуурийн гоцол дуулаачаар дахиж сурах шаардлага гарсан. 8 жил тэнд сураад дахиад 8 жил 4 жил тэнд сураад дахиад 4 жил буюу нийтдээ 8 жил сураад гоцол дуучин мэрэгчлэр төгссөн. Тэгж одоо мэрэгжлийн уран бүтээлч болсон гэх юм. Тэгээ яг сүүлд нь бол Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургуульд магистр төгссөн. Тэгтээ тэр нь бол манайхан голцоо нөгөө соёл судлал модлын чиглэлээр магистр сурдаг л да. Миний хувьд бол яг бас онлайн төвшөнд нь бас сонирхъя, үзье, харъя. Жаахан ч гэсэн одоо мэдлэг мэдээлэлтэй болъё. Тэгээ улс төр судлаар магистр төгссөн. Яг өдөр бүтнээр сураад. Тэгэхдээ тэр нь бол улс төрч гэсэн үг биш. Чи өөрөө нийгмийн шинжилгээ ухааны салбар юм чи. Манай соёл урлагийн салбар бас арай дөхөв. Нэг талаар хол юм шиг боловч нөгөө төгөр бас их сонирхолтой салбар. За ер нь бол тийм. Тэгэл урлагт орсон. За яг мэрэгжлийн уран бүтээлч болсон ажилласан замнал гэвэл 1999 онд тухайн үеийн сонгодог урлагийн академик театрт найрал дуучнаар ороод. Гэхдээ би оюутан байсан болохоор гэрээт найрал дуучин гээд хагас цагаар ажилладаг. Тэгээ цалин бүр илгийн одоо илгийн ч байх үедээ одоо дурсамжтай. Зарим хүмүүс итгэхгүй байх. Миний хөлбөрийн дэвтэрд 16500 төгрөгийн цалинтай. Сүхтэн Батулга найрал сонгодог урлагийн академик театр найрал дуучин. Тэгээ ард нь хашлтанд гэрээт гээд. Тэгээ тухайн юм бол суучны улаан тамгад арцсан. Тэгээ сарын цалин 16500. Тэгээ нэг дөрийн театрт 2 жил ажиллаж байсан чинь гэр бүлийн радио байгуулагдаад тэнд нэвтрүүлэгч аавна гэж нэгэд. Тэгээ тэнд очиж шалгуулаа бас олон залуучууд шалгуулж байгаад анхны 3 хүн хөтлөгч авч ирсэн. Тэдний нэг нь. Өө за. Хэдэн он чинь тэнд чинь 2001 оны хавар байхгүй. Тэгсэн тэнд болохоор цалин 40,000. Тэгээ би чинь 2001 оны 2001 онд чинь одоо гэр бүлтэй болоод амьдрал зохиоцсон. Тэгэн чинь хамгийн нуруунд дээр хөдөөс хотод орж ирээд төрөөсийн байранд амьдарч байдаг. Тэгээд 16500 40,200 цалингийн зөрүүч бас нэлээ хэд нугалсан байгаа шүү дээ. Тэгээ радиод нэвтрүүлэгчээр олж гэр бүлийн радиод би чинь бас үндсэнгээр нэг 2 жил хагас дараа нь дахиад 1 жил хагас гэрээтээр үндсэндээ бол нэг 4 жил 2005 он хүртэл гэр бүлийн радиод нэвтрүүлэгч хийгээ. Тэгээд шууд нэвтрүүлэг дэлхийн мэдээ, дотоод мэдээ, яа олон нийтийн мэдээлэл за тэгээ асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэгд энэ төр хөтэлдэг. Сүүлд нь бүр гэр бүлийн радио 104.5 болор тойл гэдэг сонгодог уран зохиолын цаг уншдаг байсан шүү дээ. Тий. Одоо санаж байна. Тий. Би чи Монголын болон гадаад нэлээд олон том радиогийн анхны хөтлөгч байна шүү дээ. Тэгсэн тий. Тий анхны хөтлөгч нарын нэг. Тэгээд 2005 он хүртэл гэр бүлийн радиод ажиллаж хагаад тэгээд 5 онд соёл урлагийн их сургуулийг яг насаараа гэх юм уу бол нэлээд хойно төгссөн. Тэгээ нөгөө 5 онд филармонд одоо дуучнаар орж тэгээд тэрнээс хойш тасралтгүй филармонд одоо яг 20 жил ажиллаж ин. Тэгээд дуучин хөтлөгч тэгээд дуу ангийн дарга захиргаа уран сайхны зөвлөлийн гишүүн гэдэг сүүлд нь 19 онд манай өмнөх хөтөлбөр манай гавьяаны амралтанд гарч тэгээд тухайн үед гадна дотны гэх юм уу одоо 10-аад хүмүүс яригдчих байгаа. Тэгээд намайг одоо захирлаар томилоод ингээд сүүлийн хэдэн жил бол удирдах ажил хийгээд төр түмэндээ бас давхар зүтгээл соёл урлагийн салбартаа салбарынхантайгаа байгууллага хамт олонтойгоо ажиллаад ингээл явж чинь ер нь хурангуулаад дээр бол ер нь иймэрхүү. Тэгээд маш олон жил урлагийн байгууллагт ажилласан хүний хувьд ер нь энэ Монгол улсын урлагийн одоо салбар одоо олон улсын жишгтэй харьцуулахад гэдэг юм уу те ер нь хэр зөв хөгжилтэй явдаг юм болоо энэ салбарын хувьд одоо сүүлийн үед гэхэд л нөгөө оюуны өмчийн тухай хууль мөл гээл яригдаал те одоо энэ 26 он гараад аль буйсаар хэрэгжээд эхэлж байгаа бах те. Тий за яг ер нь зөвхөн соёлын салбарын хөгжил гэдэг ярих юм бол маш их зүйл байгаа л да. Мэдээж одоо анзаарч байгаа л бах зөвхөн сүүлийн жилүүдэд гэхгүй ер нь манай энэ соёл урлагийн салбарын бол орчин цагийн одоо Монгол улс гэх юм уу да богдгаан засаг дараа нь ардын хувьсгал
За тэгээд улсаа тусгаар тогтнолоо зарласан. За сүүлд нь нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр илсэн гэдэг ингээд манай одоо Монгол улсын орчин цагийн хөгжлийн одоо 2 3 за тэгээд сүүлд нь одоо цагаан морин 90 оны цагаан морин жилийн ардсан умсгал гэдэг ингээд 4 5 томоохон үе шатыг дуулж байгаа юм. Энэ хугацаанд манай соёл урлагийн салбарынхны гүйцэтгэсэн үүрэг бол асар их. Тэр олон алдартнууд, ахмадууд, тэр үе үеийн соёл урлагийн салбарын зүтгэлтнүүд тэр ч одоо зөвхөн дуу хөгжим биш шүү дээ. Бүжиг жүжиг, дуур, дараам, тэгэл уран зураг, утга зохиол, яруу найраг одоо юу гэдэг ингээд маш өргөн фронт байхгүй. Тэгэхээр энэ салбарын хөгжлийг ярихын тулд бол маш том сэдв учраас би зүгээр хураангуулаад ярьчих. Зүгээр хөгжил ярих гэвэл мэдээж хамгийн түрүүнд одоо орчин нөхцөл гэх юм уу, хууль эрх зүйн орчин нэгдүгürt. Дээрээс нь технологийн дэвшил бас яригдана. Хувь хүний хөгжил яригдана. Салбарын соёл яригдана. За тэгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэдэг бол бас хамгийн том үзүүлэлт. Гэх мэтчлэн ингээд явсаар байгаад бол энэ ялангуяа сүүлийн жилүүдэд манай улсын соёл урлагийн салбараас төрсэн алдартнууд бол одоо үнэхээр багтмаар маш олон одоо түүх байгаа. Тэгэхээр энийг бол нуршаад яг хүмүүс өөрсдөө мэдж байгаа. Бүхий салбарынхан маань одоо гайхалтай мундаг байна. Манай ахмад үеийнхэн ч гэсэн одоо хуучин 90-ад оны шилжилтээс өмнө ч гэсэндээ манай ахмадууд алдартнууд үндэсний болон сонгодог урлагийнхан утга зохиолынхан зураачд гэл ингээл циркийн урлаг гэл бүгд л цагийн цагт үеийн үед өөр өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэж ирсэн. За яг зүгээр тэр дотроос энэ оюуны өмчтэй холбоотой асуудал бол энэ өөрөө бас их том салбар, том сэдв. За миний хувьд бол яг уран бүтээлчээс гадна энэ хамтын удирдлагын байгууллагуудаар бас нэлээд олон жил явж одоо гишүүнээр нь удирдцуулийн гишүүнээр нь ажиллаж чадлаараа энэ салбарт одоо олон сайхан үеийн нөхөдтэйгоо ах эгч нар, ханд найзууд, зарим дүү нартай зүтгэж байгаа хүмүүсийн нэг. За би бол сүүлийн жилүүдэд бас 2008 оноос хойш MCPP буюу Монголын дуу хүчлэг бүтээгчдийн үндэсний төвийн удирдцуулийн гишүүнээр ажиллаж байна. Манай тэргүүн бол одоо манайхан Сүнсийн лавга гэдэг юм да. Сүнс хамтлагийн ахлагч, продюсер манай лавгсар тэргүүтэй олон уран бүтээлчд бий. Голцоо рок попынхан голцоо студ продакшн гэдэг зохиолчд гэдэг. За сүүлийн жилүүд манай нийтийн дууны холбооныхан гавьж жүжигчин талантай тэргүүтэй. За манай сэлэг магч тэргүүтэй хүмүүс ус ингээд удирцуулд орж ирээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ яриул бол их өргөн сэдв учраас би ер нь товчлчээ. Ерөнхийдөө бол холбогдох хууль эрх зүйн бодлогын бичиг баримтууд нь бол гарцсан. Шатраалаад ингээд явж байгаа. Ерөөсөө энэ хуулиас гадна тогтцсон энэ соёл буюу тогтцсон буруу, хэвшмэл буруу ойлголтыг, хэвшмэл буруу соёлыг өөрчилнө гэдэг чинь өөрөө маш том юм цаг хугацааны болон одоо маш олон хүчин зүйлээс нөлөөлж энэ шилжилтийг хийдэг. Тэгээ бид бол шилжилтийг бол их удаан хийж байгаа. Яг нэг үйл гэдэг. Би бол тэгж хардаг. Гэхдээ бусад орнуудын түүхийг харах юм бол яг энэ оюуны өмч зохиогч эрхтэй холбоотой, түүнийг одоо дагалдах эрхүүдтэй холбоотой хууль эрх зүй хэрэгжилт, шилжилт, төлөвшөл бол хэдэн зуунаар яригддаг. Одоо манад бол маш хожуу болохгүй да тий. Тэгэхээр тэр 300-400 жилийн түүхтэй юм уу эсвэл 100-200 жилийн түүхтэй улс орнуудын хажууд манайх ч одоо зохиогч эрх оюуны өмчийн одоо хууль батлагдаад за тэгээд хэрэгжээд нийгэмд бас ингээд мэдлэг мэдээлэлтэй болоод энэ чинь үндсэндээ 30 орчим жил болж штэ. Тэгээд ялангуяа одоо сүүлийн 1-2 жил илүү идэвхжиж явах шиг байна. Илүү жоохон анхаардаг болж явах шиг байна. Ер нь бол энэ хуулийн хэрэгжилт болон салбарын төлөвшөл, уран бүтээлчдийн ойлголт мэдээлэл энэ бүхэн нийлжиж тэр орчин одоо тогтно. Цэвэршин гэсэн одоо агаараар ярих юм бол тийм. Тэгэхээр тэр утгаараа маш их зүйл байна. Ер нь юунаас эхэлж асуудлыг шийдэх ёстой гэж харж байгаа. Одоо яг танаа энэ холбоо ингээл бас дотор ажил хэргийн өрөөнд ярьж л байгаа шүү дээ. Асуудал нь яг юундаа байна одоо? Яг ингээд нэг хуулиа хэрэгжүүлэхэд энэ салбар чи өөрөө юу байхгүй юу? Манай дээр бол хамгийн түрүүнд тэр гэрээний асуудал байдаг. Ер нь бол бүх зүйлийг гэрээгээр л зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр манайхан бол дандаа итгэлцэл дээр найз нөхөд, багш, ах дүү, аман гэрээ зарим нь ингээд амлалт бэлэг хүртэл явж байгаа бах тийм бэлэг зарим нь бол тэгээд аяг таг шимний ард хүртэл шийдчихэж байгаа шүү дээ. За би чамд энэ дугаа өглөө шүү. Хоёул нэг шил юм хувааж угаа тэгээд баярлалаа ста гэд ингээд яста баярлалаа сайхан уран бүтээлээ хийгэр юм байна. Нэг талаар айгүй том хүндэтгэл итгэл яваад байдаг. Нөгөө төгөр эргээд харахад эн чинь магадгүй сүлд маргаа үсээд шүүх цагдаа дээр очихоор зохицуулах ямар ч одоо үзэг цаас үзгэлсэн юм уу гэрээ контракт там тэмдэг байхгүй байхгүй.
Яг хөө энэ оюуны өмчийн хууль байна. За тэгээд энэ сүүлийн үеийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль бас байна. За мэдээж холбогдох маш олон хууль дүрмүүд ингээд хоорондоо харилцан хамааралтай л да. Ингээд явхаар одоо бол яг зүгээр оюуны өмч зохиогч эрхийн тухай хууль маань шинжлэгдээд цаг үетэйгээ нийцүүлээд нэмэлт өөрчлөлт ороод ингээд явж байгаа. Тэгээд ерөөсөө хэрэгжилтийн шатанд очихоор нийт массыг хэрэглээ. Тэр хуулийг хэрэглээний түвшин. Тэр хуулийн тухай мэдлэг маш чухал. За тэгээд хоёрдугаарт бүх юмыг хуулиар шийдэхгүй бас. Яг вэ? Бүх юмны маргааны эцсийн цэг нь шүүхээр одоо эцэлэгддэг гэдэг шиг тэр байгаа. Нөгөөтэйгүр би бол юу гэж хардаг вэхээр хандлагын асуудал. Одоо чинь улаан цайм одоо нэг дуугийн зохиоч юм уу шүлгийг бичсэн тэ? Эсвэл одоо мундаг яруу найрагчийг, эсвэл мундаг зураачийг одоо юу гэдгийг эсвэл тэр номын зохиогчийг заавал соёлын салбар байх алгүй шүү. Үнэхээр оюуны бүтээлч хэлбэрийн үр дүнд бий болгоо гаргацсан юмэг нь чиний наадах чи үеийн чамд ямар хамаатай одоо энд ингээ хэвлэлцэн л байж тээ энийг чинь би ашиглаж гин гэж харилцдаг харилцаанууд зөндөө байдаг. Би одоо хураангуулж ярьж байгаа шүү. Тэр энэ чинь хандлагын асуудал. Нэгдүгээрт хүндэтгэл байх хэрэгтэй. Хоёрдугаарт харилцааны асуудал дээр бас бид анхаарах хэрэгтэй. За гуравдугаарт бол яг хөө мэдээж тэр гэрээ контрактын одоо асуудал гэдэг юм энэ юмнууд. Тэгээ явандаа бол ер нь энэ хуулийн хэрэгжилт яваад ирэхээр аяанда нийгмийн захиалгаар гэдэг чинь одоо хэн дуртай нь ковердог байж аваад дуулдаг. За яг хөө дуулаад бичүүлээд албан ёсны ирэх гаргаал клип хийлгээл тэрүүгээрээ одоо тэргээ одоо бизнес эргэлтэнд оруулаад ингээд явж байгаа бол нэг өөр асуудал яригддаг. Ковер дуулахад хүртэл одоо бас зөвшөөрөл авдаг, мэдэгддэг тийм ээ болчлоо. Дээрэс нь зохиогчийн үгийн аяыг буруу дуулахч гэдэг юм уу, буруу зөрүү ойлгох тий ингээд зөндөл олон асуудал байна. Тэгэхээр энэ бол бүр далай шиг том. Тэгэхээр л ер нь энэ өргөн өрөөний том асуудлыг барьж аваад олон нийтэд энэ урлагийг одоо сонсож хүртэж мэдэрж байгаа юм чинь нөгөө масс нь олон шүү дээ. Үйлдвэрлэж байгаа цөөхөн боловч тэр хэрэглэгчд, сонсогчд гэдэг юм чинь маш олон байгаа. Эднэр эхлээд ойлгохгүй болохгүй болчихж байгаа байхгүй. Бас тэгш та. Тэгэхээр нөгөө тухайн одоо хууль хэрэгжиж байгаа тэр дүрм журам тогтоолоо олон нийтэд таниулах ажлыг энэ урлагийн салбарынхан одоо яг энэ холбооныхоо өөрсдөө маш сайн хийх ёстой юм шиг. Үгүй одоо чинь нөгөө хамрах үрэн одоо чинь манайх чинь нэг 190,000 орчим дагагч яваадах шиг шүү дээ. Тэгэхээр энэ дагагч нарт энэ оюуны өмчийн талаар ойлголтыг тий одоо энэ бол одоо нэг өдөр юм уу хоёулаа нэг цаг яриад ойлгуулчихгүй л дээ. Тэгэхээр системтэй урт хугацааны тогтвортой ийм ажил. Би түрүүний ярьдаг юм бол юу вэ гэхээр тэр зөвхөн зохиогчийн ирэх гэдэг нэг асуудал байна. Гэтэл энэ чи одоо студийн одоо бичлэгийн ирэх гэж байна. Тийм ээ. За дуучид бас өөрсдийн гэсэн эрэхтэй гүйцэтгэн тоглоочд. Одоо зөвхөн би өөр дөр ярьчих дуучид гэдэг тийм. За энэ чинь яг адилхан драмын театрт чинь жүжигчд байгаа, найруулагч нар байна. Дахин сэргээн тавьсан одоо найруулга гэж байна. Бүгд адилхан утга зохиол дөр хүртэл байж байгаа. Зүгээр шинжлэх ухааны одоо сэдвтэй одоо сэдвчилсэн эсэ эсвэл өгүүлбэрүүд судалгааны ажлууд дээр хүртэл чи яригдана. Бас яг адилхан. Аж үйлдвэрийн продакт, аж үйлдвэрийн ирэх гэдэгтэй адилхан байхгүй. Манайд бол харьцангуй аж үйлдвэрийн салбарын маань бол бас харьцангуй их сайн амжилттай яваад байх шиг байгаа. Манай энэ соёл урлагийн салбар бол нэг талаар жоохон хоцорж байна. Нөгөө төгөр бас маш олон хүчин зүйл нөлөөлж байна л да. Тий. Тэгэхээр бид бол дуушлын үтгчдийн үндэсний төв болон одоо Монголын одоо бас хөгжмийн зохиолч яруу найрагчдын эрхийг хамгаалах холбоо гэж байж байгаа. Хуучин 2000 оны ихээр Мосрак гэдээ байла. Японы Жасрак гэдэг байгууллага байдаг. Тэрнтэй адилхан Мосрак гэж байсан. Урлагийн гавь зэтгэлтэй Хатанбаатар ах одоо удирддаг байсан. За тэгээ ер нь хэд хэдэн хамтын удирдлагын байгууллага үүсэн байгуулад тэгээд татан богдсон. Хамгийн олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хууль ёсны дагуу манай дуушлын үтгчдийн үндэсний төв. Яг орчин цагт бол. За энийг яриад байвал ер нь тэгээд дуусахгүй дээ. Хоёулаа хэдэн жил ярьж магадгүй. Зөв ерөнхийд нь нэг юм бас ойлголттой болох хэрэгтэй юм болов уу гэж бас бодлоо. Юу яа да яриагаа хоёлаа эхлээд нэлээд удаа явчлаа тий. Урлагийн ороод ирсэн байна. Сайхан дуулдаг хүн байна. Та нэг гоё дуудуулаач. Ямар дуудуулмаар байна. Тэгэл та сонсогч нартай зориулаад. Яг нь энэ гоё өрмөц байна. Орчин энэ төр ингээд энэ хөөхөн миний хард хөөрхөн гацуур байна л да. Тэгэхээр энэ гацуурхан гэдэг дуу чинь хүүхдийн дуу, хүүхд томчуулгуул мэднэ. Хүүхдийн киноны дуу штэ. Тухайн үед бол энэ дууны шүлгийн Монголын нэртэй сэтгүүлч Гомбын одоо шүлэг. За урлагийн гавь зэтгэлтэн
инх хоёр ахын хөгжим. Манай урлагийнхан бол хоовн гэж ярьдаг те. Манай хоов ахын хөгжим. Гацуурхан гэж дуу. Би 2000 заавал манай том охин ч болсон байсан. Дүүн гараад ирсэн байсан. 2008 онд би циркт тухай чи асаа гэж байлуу. Цирк байсан. Монгол улсын цирк байсан. Тэнд миний 2 дахь бие даасан тоглолт болоод тэрэн дээр охинтойгоо дуулж ирсэн. Тэгэд хөөхөн бичлэг байдаг. Клип хийх гээд тухай үед нэг студиуттай яриад клип энэ төр хийжсэн. Тэгээд замраад алга болсон жоохон бүтлгүй болчихсон юм аа. Одоо бол оюуны өмчийн хууль хэрэгжиж байгаа. Та бол зөвшөөрөл авч иж клип хийх үү? Тэгэн штэ ойлгомжтой. Тэр бол ойлгомжтой тий. Тэгжсэн. Тэгэхээр миний урын санд гэх юм уу бас орж исэн. Охинтойгоо дуулсан айгүй хөөрхөн бичлэг байдаг. Тэрийг бас дараа нь сонирхол та нарт сонирхолж болно. Одоо бол шууд лайв дуулж тий. Гитартай гацуурхан дууг өвлүүлж байгаа болохоор хөөрхөн одоо үеийн хүүхэд багчууд гэхээр арай томдчих واخ тий. Гэхдээ бидний хүүхэд нас ч одоо ингээл энэ дуутаас холбоотой. Тэгээ одоо байгаа хөөрхөн Google-ийн кинотой шүү дээ. Хөөрхөн Google-ийн кинотой. Тэгээ одоо бас хөөрхөн хүүхдүүд багчууд үнэртэй зориулж дуулъя. За гитар нэг чиглэлээрээ. За болоо. Шинэ юу тэн хөөрхөн юу харагдах юм? Цэцэрлэгийн хүүхдээ шагшуур за баярлаа. За энийг бас ганц зур дундуур ганц нэг чимэг хийвэл яах вэ? Болно. Тий. Микнээсээ жоохоо хол. За тэгээд. За. Ясаа хүрх юм бэ? За эхлэе. За хамт дуулъя. Гацуурхан. Цулцсан ногоо гацуурхан. Зунда үлдөө ногоорно. Хүлтэй их хотод маань хүчил төрөгч бэлгэлнэ. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан цэл ногоон гацуурхан өвлдөө зундаа мөн хөрнөө цэнгэлтэй цагаан хотод маань цэвэр агаар бэлгэлнэ. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан зулцсан ногоон гацуурхан зундаа өвлдөө ногоорно их хотод маань хүчил төрөгч бэлгэлнэ. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан. За шинэ оноо минь түргийа. За энэ ч ясаа хүрх юм. Өстой гоё дуу шүү. Энэ нөгөө подкастын маань ерөнхийдөө хурж байгаа энэ техник хэрэгслийн маань одоо чадамж гэх юм уу бас яг энэ нэг дуу хуур дээр жоохон зохицохгүй асуудал гараад ах шиг байна. За яах вэ? За дүүдээ баярлаа. Мундаг тоглолоо шүү дээ. За сая гитар тоглодог бол манай продюсер Ганаа байлаа. Баярлаа. Маш авьяаслаг мундаг залуу. Ганада баярлаа. За тэгэхээр одоо урлагийн олон жил явсан хүн ер нь энэ урлаг судлаад ингээд олон түмэнд хүртээгээд явхад ер нь энэ урлаг гэдэг юм хүнд яг юу өгдөг юм бэ? Тэ? Бид одоо урлагаас яг юуг нь чухалчилж олж авах хэрэгтэй байт юм бол доо. Тэг яг би урлаг судлаач гэдэг бол тусдаа том мэрэгжил маш хүн хөдөлмөр. Амаргүй бөгөөд их чухал салбар. Зүгээр урлагийн салбарт одоо тасралтгүй ингээд олон жил ажиллаж байхад бол ер нь энэ соёл урлагийг за сүүлийн үед энэ сошиал их хөгжиж байна доо. Тэгээд нэг талаар хөгжөөд байх шиг байна. Нөгөө төгөр сошиал маань хөглөрөөд байх шиг байна. Утгаа алдаж явах шиг байна бас. Контрол алга тий? Ямар ч хяналт байхгүй. Тэр энэ чих аюултай байхгүй. Хашаач явж магадгүй байхгүй. За яг хөө тэр ингээд туу хүний ирэх мэрх гэдэг ингээд тэвлэн нийтлэх хэрэгчлөө мөлөөгд явах байх.
Ерөн зүгээр хүний нийгмийг соёл урлагийн салбаргүйгээр, соёл урлаггүйгээр үе үеийн сэтгэгчид, бүтээн туурвигчид, уран бүтээлчид, артистууд гэж ярьдаг, гүйцэтгэн тоглоочид те тэдэнгүүгээр төсөөлөх аргагүй. Энэ бол одоо нийгмийн дархлаа болдог, одоо нийгмийн төлөвшөлд их үнэтэй хөнөмөр оруулдаг юм зүйл. Мэдээж эс гэд үзье. Одоо хүний одоо биеийг одоо хүн төрөлхтний хүний нийгмийг одоо бие махбод гэж үзэх юм бол эдис гэж үзвэл хортой эдис байх юм бол аюултай шүү дээ. Тэнд хор тав дөр үүсэх нь ойлгомжтой. Эрүүл эдис байх юм бол мэдээж тэр хүн эрүүл буюу одоо нийгэм маань эрүүл байх одоо үндэс суурь гэсэн үг. Ер нь бол эрүүл эдис байх ёстой мэдээж. Эрүүл тэр эдис нь дархлааны эс би түрүү ярьсан тий. Дархлааны эс гэдэг чинь тэр хортой эсийг одоо олж устгадаг гэж одоо би ойлгодог шүү дээ. Тэр дархлааны эс нь байх ёстой л доо. Тэмч байсаар ирсэн. Тий. Гэхдээ 100% гэж хэлэхгүй. Энд чинь хүний нийгэм юм чи хүн л юм чинь энэ дотор алдаа оноо байгаа. Янз бүрийн одоо ингээд сайн болон сар түүхүүд байна. Гэхдээ нэг зүйлийг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо сүүлийн жилүүдэд соёл урлагийн салбар руу хэн дуртай нь одоо ингээл нулимаал уран бүтээлчдийг ингээл шүүгээл доромжлол худал ун мэддэхгүй янз бүрийн юм яриад одоо ийм болчлоо л доо. Тэгээд яг энэ нийгмийн одоо өнөөгийн бидний нийгмийн байгаль төрхөл энэ байна. Ер нь бол ингээ бодоод үзье хэдүүлээ өргөн утгаар бодоод үзье. Би одоо ажлын болон албаны болон хувийн журмаар за дэлхийн нэг 30 орчим орны 50 гаруй хотоор ажилласан, явсан, гэр бүлэрээ, найз нөхдөөрөө, уран бүтээлийн шугамар, ажлын албаны шугамар, бас төрийнхөө одоо ерөнхийлөгчийн альчлаарч гэдэг юм зүйлийн жилүүдэд явж үтсэн. Очсон орон болгон нийгмийн одоо улс төр болон нийгэм эдийн засгийн ямар тогтолцоо, ямар түвшин, ямар үзүүлэлттэй байхаас үл шалтгаалаад нэг л зүйл ажиглагддаг. Тэр орны соёлын асуудал. Нийгмийн төлөвшил, нийгмийн сэтгэл зүйн асуудлыг ингээд би ингээд ажиглаа хардаг байхгүй. Тэгэхээр энэ хөгжимгүй орнууд гэдээ яриад байдаг. Тэгэхээр хөгжимгүй орнууд бол зөвхөн техник технологи гэдэг юм уу дид үтцийн эдийн засгийн хөгжлийг бас ярихгүй байна. Нөгөө нийгмийнхэн сэтгэл зүйн төлөвшлийг хэлээд байгаа байхгүй бас давхар. Тий. Тэгэхээр улс орон хөгжинэ гэдэг бол тэр үндсэн 5 үзүүлэлтийн нэг бол энэ соёл урлагийн салбар. Соёл урлагийн салбар нь хэрхэн яаж хөгжсөн, нийгмийнхэн соёл нь яаж тогтсон гэдэг үзүүлэлт бол маш чухал байхгүй. Тэгэхээр Монгол улс бол үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Яг сүүлийн жилүүдэд бол бас л анхаарч байна. Ер нь үеийн үед тодорхой хэмжээнд янз бүрийн бодлого шийдвэр гарч одоо их хурал засгийн түвшинд болон яам таамгийн түвшинд ингээд анхаарч ажиллаж ирсэн л да. Одоо бодлогоор гэж ярил. Гэхдээ бас учир дутагдaltaй өрөөсгөл. Би бол хизээнээсээ юу боддог вөхөр би 2005 онд Монголын одоо нийгмийн сэтгэл зүй их тогтворгүй байна. Энэ маягаараа цаашаа явбал их сонирн болох нь гэдэг үүднээс Монгол Улсын иргэн хүний хувьд бас залуу уран бүтээлчний хувьд анх энэ Кристина Нобелийн санд хамтраад энэ зайсан дах хүүхдийн насан туршид засаг хүмүүжүүлэхт очиж нийгэм рүү хандсан тийм ажил хийж байсан. Тэнд бол тухайн үед бол манай Кристина Нобелийн сангийнхан маань хөдөө орон нутагт байдаг мөртлөө төлбөрийн чадваргүй, цаг зав нь болохгүй, одоо янз бүрийн шалтгаантай хүмүүсийг төлбөрийн дааж авцраад ар гэр бүлийн аав ээжийн ах дүү нарын одоо хүүхдүүдийн тэнд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэй уулзуулдаг. Дүү нарын ч юм уу тийм ажил хийгээд яжсан. Тэг бид анх тэр үеэс ахуулаад одоо нэгэнт ам нээвэл гэсэн шиг би ч одоо нийгмийн салбарт бас их олон жил ажиллаж байгаа. Уран бүтээлчээс гадна одоо 10 гаруй төрөөмс байгууллага нийгэмд үйлчлэх, гишүүдэд үйлчлэх, ийм сайн дурын хөгжлийн одоо залуучуудын хөгжлийн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээт иргэдэх юм уу. За тэгэл залуучдын манлайллын эсвэл одоо сайн дурын гэл ингээд 10 гаруй байгууллагт гишүүн, өдөр зүйлийн гишүүн, үүсгэн байгуулагч зөвлөх гэл ингээд ажиллаж байна л да. Тэгэхээр энэ чинь хүнээс маш их сэтгэл зүтгэл цаг зав шаарддаг. Яг нь намайг бол их хүмүүс бол нэг дуучин Батулга, нэг дуулдаг нөхөргээд эсвэл хаяа бас хөтлөнө. За яг сүүлийн жилүүд бол бас нэг өдөрт ажил хийж байгаа нэг төрийн албан хаагч гэж харж байгаа баг. Тэгэхээр миний урлаг төл тавьсан цагаас хойш 99 оноос хойш ээлж байна. Яг төмөр замын 2 хос төмөр зам байдаг шиг тэрэн шиг би нэг талдаа бол соёл урлагийн салбартаа зүтгэж байгаа, нөгөө талдаа нийгмийнхэн сайн сайхны төлөө чадлаараа одоо
ил гэж бараг далд чимээгүй гэх юм уу. Арын фронтд бол маш олон жил бас зүтгэсэн. Энийг задлаад ирвэл маш олон зүйлс байгаа. Яг нь энэ нөгөө далай тусал нэмэр гэж үг байдаг. Нийгэмдээ яахан ч гэсэн тийм болж байгаа юм. Одоо надад улс төр алга, бизнес алга, цэвэр уран бүтээл байна, аав ээжээс өгсөн авьяасан байна. Сайхан салбарын хамт олонтойгоо ажиллаж байна. Тэгээ зөвхөн ер нь боддtiin. Зөвхөн тайзан дээр хүн ямар байх? Тайзан дээр од сод байх ч гэдэг юм уу? Тайзан дээр одоо хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нэг өөр асуудал. Тайзны ард хөшигний цаана бас одоо нийгэмдээ жаахан ч гэсэн эерэг нөлөөлөлтөй байгаасаа л гэж хичээж их олон жил зүтгэж ирсэн. Гэр бүлтэйгээ, олон сайхан найзуудтайгаа тий. Ер нь тэгээд урлаг түрүүн бас асуулт руугаа эргээд бас орё л да тий. Урлагийн одоо хүмүүст үзүүлдэг нөлөө бол одоо ялангуяа нийгэмдээ бол нөгөө юм муу мухай зүйлийг эмчилдэг. Ядаж л хүн дээр буугаад ирэхээр тэр нэг юм сэтгэл зүйн асуудлыг шийдчихдэг тий. Маш хүнд нөхцөлд одоо ингээл дарамтчхалтанд орцсон сэтгэл зүйн үед хямарсан байхад нэг сайхан дуу сонсоо суугч. Тэр хүнийг эмчилж идэг штэ тий. Сайхан тэр чинь өөрөө нөгөө юм шинжлэх ухааны салбар шинжлэх ухаан байгаа штэ. Арт терапи гэдэг. Урлагаар ангаах үе гэж. Эмчлэх үе гэдэг бүр аль биесээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Манай Монгол улсад ороод ирсэн. Сүүлийн жилүүд явж байна. Тэгээ тэрний нэг нь бол одоо бас энэ урлаг спортыг хосолдог йога байна. Тэгээ урлагаар зураг зурдаг хүмүүс ингээд зураач байх алга. Зураг зураг харилцагоо зэгцэлдэг тий ингээд бодлоо. Тий. Тэгээд сайхан дуу хөгжим сонсно. Хүмүүс яагаад ингээд бүх цаг үед хүндрэлтдэг янз бүрийн зарим нь сонгодог урлаг, зарим нь рок, зарим нь хипхоп, зарим нь одоо юу байдгийг мэдэхгүй одоо ингээл за манайхан бол одоо нийтийн дуу гэж ярьдаг. Энд чи ардын дуунаас баг улбаатай гэж хэлж болно. Нийтээрээ дуулдаг дууг хэлээд байгаа шүү дээ. Гэх мэтлээ ингээр чинь яадаг вэхээр ер нь нэг сайхан дуулчих хөгжимтгт сайхан уран бүтээл сонсоход нэг муухан одоо сан тавьснаас гэдэг юм уу мэдхгүй хэлээр дүнгэр гээд ном уншуулснаас дотроогоо тэр нэг дээр байдаг байхгүй буглаад уучлаарай зүгээр жишээ авчихлаа шүү тий. Тэгээ мэдээж гаргахад одоо шашны зүйл ярих гайгүй зүгээр ер нь тийм. Тэгэхээр түрүүний ярьжсэн дээр би нэг зүйлийг хэлчихье. Бид нар эх орондооч байна. За ялангуяа олон улсад бид нар ингээл Аз, Европ, Америк, Хойд Солонгост хүртэл очиж манайх Voice гэж хамтлагийн ахлагч продюсер байлаа би. Тэгээ манайх менежертайгаа бид нар очиод Хаврын баяр наадамд очиод Гран При алтан цом аваад ирж ирсэн. Тэгэхээр бүх одоо нийгмийн тогтолцоо нь одоо ингэ бодоод үз. Бидний амьдарч байгаа нийгэмд нэгч дуу хөгжим явахгүй. Нэгч дуу хөгжим явахгүй. Нэгч уран зураг байхгүй. Нэгч одоо хөшөө уран баримл хөшөө дурсгал байхгүй. За юу. Тий. Утга зохиолын одоо ямар нэгэн ойлголт кино жүжиг одоо юу гэдэг ингээ годом бидний амьдарч байгаа хүний нийгэм чи өөрөө тэр чигээр урлаг байхгүй. Урлагийн ертөнц байхгүй. Энд чи бүгдээрээ одоо энэ архитектор байна. Одоо би маш энгийн жишээ авъя. Одоо манай Улаанбаатар хотод зүгээр маш энгийн жишээ. Хогийн мишэн дээр хүртэл мишээсэн тагин шиг миний Улаанбаатар гэж дууны ая явж байгаа шүү дээ. Одоо энэ чинь ингээд чимээгүй хүн ирээд ингээ юм ачаад байхаар тэр ч юу гэж бодоход хулгайч юм шиг. Тэр ч одоо бид бол нийслэлийн тогтцоолчдгийн компани аль биесны ажилтнууд шүү гэдэг мессеж өгöd шүү дээ. Нэг мессеж өгсөн. Нөгөө төгөр тэр маш хүнд нөхцөлд ажилладаг хөөрхий тэр түүхийн ажилтнууд чинь хичнээн хог цэвэрлж байгаа ч гэсэн нийслэл хотынхон тухай дууг сонсоод эх орноо бодоод ажиллаа хийж дээ. Тэр маш энгийн жишээ. Тэгэхээр энд аль ч улс оронд хөшөө баримл, зураг дурсгал, дуу хөгжим одоо ингээд альва баяр дээр байж таа. Альва баяр зарим хүмүүс ингэдэг. За сүүлийн үед нэг ингэж байна. Энэ урлаг соёлынх нэр яа дээ өөртөө сайхан идэж уугаа сайхан туртаа хоолоо идэж уугаад мөнгө төргөө яагаад. Тэгээ ажил явдал болдог байхгүй. Нэгч дуугүй, нэгч хөгжимгүй. Нэгч одоо бүжиг наадамгүй баяр хийгээд үзэлтэй. Тэнд яг ажил явдал байна. Яг гашуудлал болно. Яг үнэ тий. Тэгэхээр эн чинь бол одоо би одоо ингээд эсвэл хит том хөрөөр яриад эсвэл хит детальны ороод байна л да. Тэгээд ерөнхийдөө бол ерөөсөө хүний нийгмийн оршин тогтнох дархлааны системний урлагийн салбарт байна. Тийм ч учраас одоо улс оронд бол соёл урлагийн салбараар дамжуулж хийдэг зөөлөн хүчний бодлого гэж маш том юм байдаг. Улс төрийн салбарт зөөлөн хүчний бодлого. Тэр нь соёл урлагийн салбараар дамжуулж хийдэг. Одоо энэ Азийн орнуудын K-pop-ыг яаж хийж чинь энэ Америк, Европ байна. Одоо нэр нь олон улсад явж байгаа нөлөөлөл чинь эхлээд хөрөнгө хайж том продюсер прожект хийж цуврал олон ангит кино хийгээд эсвэл супер хамтлаг гаргаж ирээд эсвэл спортын бүр супер багийг тултлан дэмжиж бүр тусгай салаа гэдэг шиг бэлдээд олон улсад гаргаад араас нь тэднийхээ мерчендайз бүтээгдэхүүнийг оруулаад араас нь тэднийхээ нэр дээр том шоу тоглолтуудыг хийгээд
Тэгээ эн чинь соёлын солилцоо, эдийн засгийн эргэлт тэгээ тэр нь бүр дипломат харилцаан дээр хүртэл маш өндөр нөлөөтэй. Тэгэхээр энэ бол дахиад өргөн сэдв. Би бол одоо бас ингээд тэгээ ер нь тэгээ нөгөө том байгууллагыг удирдах байгаа нэг асуулт нэг ярианы ард бодлогын том юм руу орчих. За одоо би зүгээр бодогдож байгаа юм л яриад байна. Ерөнхийдөө нэг юм гоё мэдрэмж те, нэг юм одоо нэг юм хүчин зүйл нөлөөлөл ер нь ярих гад ингээ хоёлаа би жижигдээд шүү танд. Үгүй тийм байхгүй. Одоо би нөгөө өөрөө чи асуусан асуулт яалтчгүй тийшээ хөдлөөд байна л да. Тэгэхээр яг миний түрүүний хэлж байгаа. За би нэг энгийн нэг жишээ хэлье. Одоо чи манай Харангийн лавга ахын сар шиг холын газар дасахгүйгээд яах вэ гэд дуудаг штэ тий. Сайхан Монгол бүсгүй. Сар шиг холын нутаг лөө. Сар шиг холын нутаг. За би детальны юм ярив. Тэр дууг сонсоод Солонгост болон Солонгос бишээ Хилийн чандад амьдралын ихээр очсон. Ямар олон аавын хүү ээжийн охтоо нүдэндээ нулимстай. Магадгүй зарим нь халамцуу караокены ширээний ард. Эсвэл зарим нь нэгч төрөггүй зоосгүй годомжинд энэ дууг дуулаад суулж яасан бол. Эсвэл утсан дээрээ дуулах тэнхлэгөө сонсч яасан бол. Гэхдээ энэ дуугаар хүч өгдөг. Мэдгүй би бол тэгж боддоо. Би яг маш олон шугамар гадаад дандаа л ажиллаар явж байсан. Гэхдээ хөөрхий амьдралын эрхэнд алдаж оноод уруудаад ямар олон хүмүүс нүдэндээ нулимстай энэ дууг сонсч байсан бол. Гэхдээ дандаа бүх зүйл дуусчлаа гэж биш энэ дуу хүч өгдөг байхгүй. Тэгээ энийг бол одоо юу гэдгийг 1000 Монголд хүрээд ирээ, энд ажлын байр байна. Хүрээд ир асуудалгүй амьдргээд ах トゥ нар нь ч юм уу төрцөг нь хэлж болно. Бодтод л тийм байдгүй л байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Амьдралаа тэмцэж шүү дээ. Тэмцэн шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь ирэх байхгүй. Бууж ирэх байхгүй. Тэгэхээр энэ зүгээр л нэг дөрвөн мөрөн дээр хүнд ямар их хүч өгч, ямар том философи явж байна. Энэ ч урлагийн хүч уурч, уйлж тий. Аваал тэгэл маргааш нь ханцгой шамлал аварна шүү дээ. Ардын дуу нөгөө үг нь аян аргадаж үг нь ухааруулдаг гэдэг шиг те. Энэ соёл урлагийн салбар ялангуяа дуу хөгжим гэдэг чинь хүнд гонцсон үед уран болдог. Ухарсан үед ташуур болдог. Магадгүй задарсан үед нь бас нэг юм хазаар болдог. Ийм салбар байхгүй. Зөв. Энэ бол үнэхээр байх ёстой. Нэг нөхөр галзуураад дэврээл ингээл ирэхэд аавын тухай нэг дуу сонсоол ингэжтэй. Тэгэл аав нь дэрэгдэн байсан ч байгаагүй ч аав нь үгэлж байгаа юм шиг дуун явж байгаа хазарын татна шүү дээ. Тэгэхээр л энэ урлагийн хүч гэдэг юм ямар агуу юм бэ те? Агуу гайхал. Тэгэхээр урлаг хийж байгаа хүмүүс бас маш суртахууны өндөр хэм хэмжээтэй байх ёстой байна. Тийм. Энд чинь өөрөө бас нэг талаасаа одоо нэг сүнслэг талаасаа гэх юм бол тийм ээ. Одоо оюун санааны төвшөндөө гэх юм бол энэ хүнээс гарч байгаа. Ямар хүнээс гараад хаашаа шиглэж байгаа. Тийм үү? Хэн хийсэн? Тэр хаа хүрх юм? Тэр айгүй учир утгатай тий. Одоо нөгөө яг зохиосон хүн ямар мэдрэмжээр зохиосон нь яг л тийм мэдрэмжтэй амьдарж байгаа хүндээ яг л үрчдэг тий. Одоо та бол сая хэлж ш. Сар шиг голын нутгийг сонсоход Хилийн чандад сууж байгаа амьдарж байгаа амьдралын төлөө тэмцэж байгаа хүмүүс яг итгэрдэг баг дотроо тий. Тий. Ингээл гансраал гэрээ санаал гараал гүчмөр санагдж байгаа ч гэсэн тэр дууг сонсоод асгарт л уйлаад хамаг юм хаяад за тэгэл ажилдаа ордог. Ямар их хүч тэнхийг тэр хүнд тэр дуу уран бүтээл өгдөг юм бэ? Тий. Тэгэхээр энэ бол хараа яг үнэ. Хувь хүн дээр ч тэр нийгэм дээр улс оронд ч тэр адилхан. Дэлхийн түүхийг ингээ хараад үзэхээр бүх хүн төрөлхтний одоо түүхэнд за яг одоо бүр тэр дундад 100 гэдэг юм уу их баг хаадын үеийг яриха болий. Сүүлийн нэг хагас 1001 ярив. Бүх томоохон хувьсгалууд дандаа соёл урлагтай холбоотой байдаг шүү дээ. Одоо Францын хөрөнгөтний хувьсгал гэж байж байна. Ер нь одоо та бүхэн хараад байгаарай. Бүгд ингээ уялдаа холбоотой. Одоо манай 90-ад онд арчилсан хувьсгал цагаан морин жил хулганы амраас цус гаргалгүй юу гэдэг лээ. Хувьсгал хийсэн шилжилт хийсэн ингээл бахархалтай түүхүүд ярьдаг. Үнэн. Эн чин 88 онд лөө. Нөгөө одоо энэ залуучдын ордон дээр Монголын залуу уран бүтээлчдийн чуулга уулзсан дээрс л ирсэн асуудал шүү дээ. Тэн дээр чи ингээл нийгмийн шүүмжлэл одоо бидний юм байж болохгүй хойно перестройка явж гин шилжилт явж гин. Бид дэлхийн ертөнцийн тас нийгэмд өөрчлөлт орох хэвээр шилжилт хийх хэвээр төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийг шүүмжлээл ингээл ихэлсэн асуудал. Тэгэл явж байгаа л эн чин
сүүлдээ ингээл арчсан авдаа ивсэл болоод тэгэл арчсан усгал болоод нөгөө өсөглөн болоод ус төрийн товчочин бүрэн бүртгүүнээр буугаал ингээл юмнууд явдаг. Тэгээд ингээ яривал зөндөө тий. Тэгэхээр энэ соёл урлагийн нөлөөлөл гэдэг чинь ямар хүчтэй юм бэ гэж. Нэгтгэжсэн юм хүртэл тэр онхны дуу гэж нэг айхтар онхны дуу биш тий. Бүрэн бүтээл. Бүх цаг үе тийм байдаг шүү. Одоо би нэг сонин дуу. Одоо би та бүхэн зориулж бүх цаг үеийн одоо янз бүрийн дайн тулаа хийдэг болчлоо л доо сүүлийн үед. Одоо ингээ кибер дайн боллоо. Одоо юуны хүүтэн зэвсгийн үе байлаа. Одоо ч ингээд дахиад одоо дайн тулаа ингээл одоо зөндөөлийн болж ин та бүхэн харж байгаа олон улсын байдал бол түүхэндээ байгаагүй юм хүүтэн нөхцөлд ирчлээ. За би энгийн зүйлийг яриа. Дайсны зэргүүдээ сонсцгоо гэж кино байгаа. Тэр киноных нэрийг нь хардаа. Тэр хүч тэнцвэргөө тулаанд орж яхад дайсны зэргүүдээ сонсцгоо гэж яагаад нөгөө юм үүзэл явж яригчаар Япон хэлээр нь Японы империалистууд цөмрөөд ороод ирсэн. Тэдэрлөө ингээд суртахуулга хийдэг байсан санаж байна уу? Нэг юм экипаж явдаг штэ. Тэгэл та нар юу яа эх оронлогоо буц тэ та нар одоо ингээд буруу зүйл ингийн номхон ард иргэд рүү халдан довтолж гин гэл тэ бид одоо ингээд орц зүйлтөөс одоо хүч ирсэн бид та бүхнийг бол одоо ингээд ялхан тодорхойлсон та нар одоо юу гэдэг ингээд ус суртахуулга яваад байгаа чинь эн чинь ингээд их сонир байхгүй юу. Тэгээ тэрний дайсны зэргүүдээ сонсгоо киноны дайчтай аяны дууг би бас нэг дуулах хувь тохиогоод эн чинь сүүлд олон дуучид дуулсан анх бол Монгол улсын нэрт тайз дэлгэцийн нэрт жүжигчин, ардын жүжигчин, страдын ахмад дуучин, нэрт дуу оруулагч. За Монголын эсперанто хэлний одоо том эрдэмтэн хүн байсан шүү дээ. Ардын жүжигчин Дамжаагүй. Дамжаа агсан канон дээр нь дуулсан. Тэгээд арт түмний бас л баг ардын дуу шиг болцсон дуу шүү дээ. Тэгээд тэр дуу төрсөн түүхээ өөрөө надад 2006 онд Хөвсгөлийн мөрөнгийн буудалд бит хоёр хөдөө ажиллаар томилтоор явж байгаад нэг өрөөнд буугаад хөдөөгөр тойрж явж байгаад ирээд орох гэсэн чинь нөгөө ахмад хүнтэй тэр том хүнтэй орох хүмүүс байдгүй залуучууд зүхтаад тэгсэн чинь намайг за миний залуу найз гэдэг байсан. Миний залуу найз наашир тулгаа миний хүү наашир хоёулаа хамт нэг өрөөнд орё. Тэгээд Дамжаа агсан одоо миний аав шиг барыг миний өвөө шиг шахав хүнтэй битээр нэг оройжингоо ярилцаа. Тэгээ настаа хүн ядраад амарсан л да. Их гоё дотонд ярилцж ирсэн. Тэгээ тухайд би нэг селфич гэж байсангүй хөгжөөгүй байла. Нэг зураг бичлэг байдгүй. Тэгээд бит хоёр ярилцж байгаа. За миний хөө залуу уран бүтээлч хүүхдэн сайн байна. Энэ дайчтай аяны дууг хоёулаа хамт дуулж бичүүлээ гэд бит хоёр яриад. Тэгээд яг удаа би чи ирээл хотод ажил амьдрал гэж мөрөөж явж байгаа. Дараа нь Дамжаагүй юм би энэ жоохон тааруу байг юм надад. Тэгж яагаад удааг өөд болсон. Тэгээ би яг эцсийн замд үзэхэд нь одоо бүр гарч очиж зөрөөд хүнтэл үзүүлж үдэж өгч байсан. Тэгээд намайг энэ дайчтай аяны дуугаа дуулж яваараа миний хүү гэж хэлж ирсэн. Тэгээд дараад нь 2015 онд санагдчихэв. Монгол кино үйлдвэрийн 80 жилийн явуулаад тухайн үед солон захирал байсан. Тэгээд энэ дайчтай аяны дууг би тухайн үед филармоны гоцлтууч юм байсан. Симфони оркестртойгоо бүр анхны хуучин найруулгаар их сонин штэ найруулга. Манай Батбаатар удирдаач удиржсэн санагдаад байна. Дуулж ирсэн. Тэгээд сая 90 жилийн яваагаар би бас сая дууллаа. Тэгээд 15 жилийн яваагаар солон захирал болон Монгол кино нэгтгэл албан ёсоор тайзан дээрээс энэ дайчтай аяны дууг дуулах эрхийг филармоны гоцлтуучин Батулга дөглөө бүр албан ёсоор зарлж ирсэн. Тэгээд одоо бол би бичүүлж амжаагүй л байна. Гэхдээ одоо надад бол зэргийн дуу дуулаад хүрчихье. Тэгэхүү бас сонин. Тэгье. За тэг. Гойч дуу шүү дээ. Гоё дуу. За би дүүл тохиргоо гоё гэд. За. Яг хөө энэ өвөл шинжил болж явах чи юун дайсны зэргүүдээ сонсцгоо вэ гэж бодох вэ тийм ээ. Яг түүхэн тийм. Тий, ярьсан яриатагаа бидний ярьж байгаа агуулгатай бас нийцж гин. Тэгээд за дүүлч та аяа тавьчих. Үе үеийн цэрэг их орончдын одоо бас урам зориг өгжсэн дуунуудын нэг тийм ээ. За. Торнын тэнгэр тутаманра довтлох салх улам шируснэ эрийн ёсоор тангаргада утаад эрэлх
ихгдэж тэнцүүа хөвөрнө бидний санаа нэгэн чигтэй бидний алха нэгэн чигтэй арамзал тогийн амран дорхон амраг чимэн зүрхнээ оршно алтан үсэгтэй цахя бүхэн анхны чөрлийг тодхон сануулна миний тушаал чирийн цэрэг миний хаяг халахын голдоо сон нутгийн хаалхамч газрыг остом дайсан далдах ёсгүй эхийн хайр янгийн харцыг энхийн нарнаас салгах ёсгүй таны галыг даран унтраагаад дархан ялалтаар тугамялана баярлалаа. Стол нэг дуу хуур гэдэг юм. Хүнийг бүр ингэж зүрх зориг өгдөг. Итгэл найдвар өгдөг. Зүгээр ингэ сонсоо байж хад нэрэл одоо ингээл эхэлж шин. Тий. Эх орноо хайрлах юм бахархах үн цэнтэй бүх зүйлээ дайсанд өгөхгүй гэж туулж байгаа байхгүй. Яг үнэн тий. Үнэхээр бахархах. Өссөн нутгийнхаа алхамж газрыг өстөн дайсанд алдах ёсгүй гэж байгаа. Цэрэг ирийн тангараг байгаад шүү дээ. Тэгэхээр л одоо энэ нийгмийн болохгүй байгаа ороо босгоо юм цаг үед за ёс суртахуун гажуудсан ер нь л хүн болгон л итгэл найдвараа гээчгсэн юм шиг ийм үед дуу уран бүтээлээр хүмүүст нөлөөлж одоо энэ бид нар энэний ард гарын шүү гэдэг итгэл найдварыг өгч тийм ээ уран зориг өгч нэгтгэх илүү хүчтэй бат бэх байх эв нэгдэлтэй байхад уриалах хүмүүс бол яагаргүй манай урлагийнхан тэр дундаа дуу уран бүтээл төрөвдөг энэ хүмүүс бол нөлөө асар их шүү гэж би яг би бол одоо сонсож байхдаа бодж илаа. Би бол одоо өөртөө ч эрхэм дүүтэй бол санал нэг байна. Нэг жижигхэн кейс ярьчих уу. Яг энэ саяны ярьсантай холбоотой. За би одоо улсын санахгүй Өмнөд Африкийн нэг улсад гисэн баха. Ажилгүй ядуурл газар аваад баларсан юм байна. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн унаад өрсөлдөх чадвар нь байхгүй болоод тэгээд ерөөсөө хүмүүс нь ажил хийх ямар ч юуг болцсон. Сонирхол болцсон. Ажлын байр байгаад идэг. Ажил хүчин байхгүй. Улс орноор уналтанд ордын бав шүү дээ. Тэгээ одоо нэг ажлын хэсэг байгуулаад тэр төрөөнийх нь өдөрлгөөд нь ажлын хэсэг байгуулаад одоо энэ юу болоод байна? Яагаад энэ судалгаа хийгээд их том судалгаа хийсэн байл л да. Хүний нөөц мөцсөн ч гэдэг юм мэдэхгүй бодлогын судалгаа хийсэн баг. Тэгсэн айгүй сонин үр дүн гаргасан. Яасан гэсэн чинь яг одоо нийгмийг авч явж байгаа тэр дунд насны хүмүүсийн одоо нэгсэндөө ажиллах хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн насны хүмүүс хүүхэд насанд нь нэг хамтлаг хийт болоод тэр үед нь бид нэр заавал тэднийхаар байх ёсгүй би ажил хиймээргүй зүгээр гоё ингээ сайхан амьдрмаар байна би зүгээр л яг хөө тийнейжрүүдийн үед нэгсэн үг шүү дээ зүгээр л одоо ингээ сайхан мөрөөрөө баймаар байна зүгээр ингээ жаргаж би одоо зүгээр л амьдрахж төрсөн шүү дээ гэсэн утгатай юм шиг байгаа юм.
Чи юу хүснэ хий. Чи юу хүснэ. Тим дуу хийт болж исэн байгаа. Тинейжрүүд хойд аав ээжрээр тэжээлэгжсэн. Дараа нь амьдрал дээр гарсан тодорхой хэмжээнд ажилласан амьдрал зохиосон. Ажилд ордог, хэсгийн ажиллал гардаг. Ажилд ордог, гардаг. Тэгээ сүүлдээ бүр ажил хийхэж болсон. Тэгээ сүүлдээ ингээд уналтанд ороод. Аюу сонио. Ямар сонио одоо энэс болсон байл гэж. Тэгээ над энэ хамтлаг нь одоо хаана байдгийг гэсэн чи яг мэдэхгүй зарим нь арх мархинд орхон хаашаа мэдэхгүй ингээд ямар ч байсан замарсан байсан гинэ. Тэгээ буцаахаа нөгөө хамтлагийн цуглуулад нөгөөдүлийн ингээд сэргээгээд одоо ингээд бүгдээрээ хөдөлмөрлөе, ажиллая, тэ? Эх орноо хөгжүүлье. Бид л энэ эх орны эзэдч гэдэг юм уу? Нөгөө юм эх оронч үзэлтэй тийм дуу тэр хамтлагийг дахиж эргэж гаргаж ирээд. Тийм дуу бодлогоор хийлгээд хүчээр цацаад. Тэгээ тэр чинь өнөөдөр цацаад маргааш өөрчлөгдөхгүй. Тэгээд тэр чинь мэдээж процесс явж байгаа. Буцаас хэрэгсэн гэж. Хүмүүс нь ажил хийж эхэлж байна. Хариуцлагатай болж эхэлж байна. Эх оронч одоо сэтлийн сэрэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө бас л энэ соёл урлагийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл нөгөө нэг манайхан одоо юу гэдгийг соён гэгэрэл гэж зүйлүүд ярьдаг болчлоо. Нөгөө зөвлөн хүчний бодлого гэдэг чинь энд явж байгаа. Зөвхөн гадагшаа биш. Доддоо ч гэсэн байгаа. Үнэ. Тэгэхээр эн чих учиртай л да. Тэгэхээр нөгөө хөгжил болгон аль нэгэн насжилттай хамааралтай явагддаг учраас тийм ээ. Хүүхэд ахуйн наснаас нь эхлээл зөв төлөвшлөх хүмүүжлийг олгоно гэдэг бол маш хариуцлагатай үйлдэл шүү. Маш чухал тий. Одоо ингээл байнгын одоо аль хяд дуусах сүнөө гээд байгаа дуу сонсоод өссөн хүүхэд том болол тийм л юм биш шүү дээ. Яг тэгвэл ухамсарт нь сэтгэл зүйд нь кодлаа ичиж байгаа юм чи. Наатах хал устдаг сүнөө дуусах гэдэг ийм мессеж өгөөл явал. Одоо энэ дөнгөж өнөөдөр зүгээр ямар сэдэлтэйг нь мэдэхгүй байна л да. Австрали улсын Сидней хотод Австралийн холбооны улсад аав хүү хоёр ингээд яг Counter Strike тоглож байгаа юм шиг. Эсвэл мэдэхгүй. Компьютер тоглож байгаа шиг гарч ирээд бүрэн зэвсгэлээд ингээд бахан сумтай. Еврейчүүд баяраа тэмдэглэжсэн. Гарч ирээд хүүс тэмдэрлээ шүү. Шашин холбоотой юм байж магадгүй. Тэгтэл тэнд 40 хүн одоогийн байдлаар бэрчсэн 10 хэдэн хүн нас орсон гэдэг чинь аимшигтай байхгүй. Мэдхгүй тэр хүмүүс ямар сэтгэл зүгээр юугаар хөглөгдсөн бүү мэд. Зүгээр нэг одоо алын ядах бүлэглэл байсан юм бүү мэд. Тэгтэл тэнд чинь ингээд яг ингээд компьютер дээр тоглож байгаа юм шиг амьдрал дээр хүнээсээр тэгж тоглож шít. Энэ бол бүр аимшигтай. Тэгээ би одоо хүн болгон харамсаж байгаа л да. Би бүр зориуд шеэр хийсэн. Одоо нэг осор жамаа гэдэг нэг хөөрхийн нийгэмд гадуурхацсан хүүхэд бас өнгөрчлөө. Яг хөө тэрийн хувь хүн юу ч байж болно. Гэхдээ бид нэр нийгмээрээ л бүгдээрээ доромжлол дээрлэхэл үзий ядаал тэн нэг хүн ганцаардаал байнгын нийгмийн гадуурхалтанд өртсөөр байгаа л сүулдэ маш хүн дээр зодуулаад байхгүй нас орчлаа. Тэгэхээр манай нийгэм ер нь хаашаа яваад байгаа. Нийгмийн сэтгэл зүй энэ нийгмийн төлөвшил гэж яриа болиё. Нийгмийн сэтгэл зүйн суур ойлголтоо маш сайн анхаарахгүй бол энэ Монголын нийгэм заахгүй улс төр нь янз бүр болж болно шүү дээ. Улс төр юм чинь. Улс төрчид улс төрөө яаж хийж болно? Энэ бол тусдаа асуудал. Нийгмийн сэтгэл зүй өөрөө яг хаашаа яваад байгаа. Нийгмийн сэтгэл зүй буюу ургамлаар ярил хөрсөн бохирдсон. Агаараар ярил агаар нь дээд зэгээр бохирдсон. Утааг аль одоо бид нар 40 жил яриалаа. Тэгвэл одоо энэ сошиалын утаа ч бас утгаа алдаад удаж байна. Тэгэхээр энэ бид нар бол Монголын нийгмийн сэтгэл зүйд онцгой анхаарахгүй бол энэ утаанаас илүү аюултай шүү. Энэ ус төржилтөөс илүү аюултай. Ерөөсөө нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байдал. Би түрүүний ярьж ирсэн 2005 онд тэгж эхлээд 2007 онд шинэ урлаг төвгээ төрөмс байгууллага байгуулсан. Слоган өрөө нэгж юу гэж зорилго нь урлагаар дамжуулж нийгмийн сэтгэл зүйд эргээр нөлөөлнө гэдэг. Би бүр зорилтоо тэгж тодорхойлсон. Яг л энэ цаг үеийн би 2007 онд яг хууль зүйн сайд мөнхчөр сайд байсан. Хууль зүйн сайд мөнхчөр сайдын гар хэсэгтээ шинэ урлаг төвгээд төрөмс байгууллага байгуулад тэгээд чадлаараа ажилласан даанч хүмүүс ойлгоогүй дэмжээгүй. Тэгээд зогссон. Тухайн үед цаг үеийн биш байсан юм билгүй. Одоо бол жиг цаг үеийн би энэ сэдвийг ярьдаг хинч тоодгүй байсан. Одоо амтаа болгоно ярьж байна. Нийгэм ингэчлээ, улс төр ингэчлээ. Одоо амтаа болгоо ярьж тий. Тухайн үед бол би энэ сэдвийг хөндөжсэн, ярьжсэн, ойлгоогүй, асуудал төвшүүлж байсан. За тэгээ хинч тоохгүй болохоор чадлаараа ажил гэж үзсэн. Чадаагүй л дээ. Тэгэл ягтай мань мэдч одоо нөгөө төрийн төлөө огт нэгдэг шиг тэгээд яг та одоо тэгээд одоо ч тэгээ хүн болгоо мэддэг анхаардаг болж байгаа шиг байна уу. Гэхдээ яг Монголын заяа их гэдэг шиг нөгөө зориг агсны үг гэдэг чинь Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж. Тэгэхээр манай нийгэм сайхан болох бах. Сайхан болно. Гэхдээ ийм саармаг үед, ийм саарл үед бид удаж болохгүй. Удах юм бол Титаник шиг
одоо далайн гүн рүү живж шүү. Асуудал байна гэдгийг хэн олж харж байна. Тэр хүн л шийдлийг хайлтсах хэрэгтэй л доо. Тийм ээ. Тэгээ гаргасан шийдлээ ядчил хин нэгэнд нөлөөлж одоо асуудлыг шийдүүлж л авах хэрэгтэй. Яг үнэ. Тэгэхээр хоёулаагийн яриа бүтэн цаг болчих. За тэгээд ерөнхийдөө бас нэрээ нөгөө хүмүүс чинь тэгээд за нэвтрүүлгийн цагт доослаа, богино байлаа. Одоо ингээ ярих юм байв, их л байлаа гэдэг шүү дээ. Нэр л гяс өнгөрдөг юм цаг. Тийм ээ тий. Амар олон юм ярих гал. Ярил зөндөөл юм байна тий. Тэрхий урт хугацаатай болчихж байгаа юм байна. Би нэг хөнгөн юм ярьчих уу? За. Товчгоо ярьч. Олон жилийн өмнө нэг тухайн үеийн нэг жижиг телевиз намайг нэвтрүүлэхт өрсөн. Нэг жохон хөөрхийн нэг дөнгөж сургуульд өгсөн залуугийн сэтгүүлч охин байна. Тэгээ би тэр гээд ярилцаал дөнгөж ярилцаал яг ингээ халж исэн чинь нэвтрүүлгийн цаг дуусчихгүй юу? Шууд явж исэн. Тэгсэн чинь хөөрхийн нөгөө хөхт. Тэгээ би ч залуу байсан л да. Тэг яг надаас хамаагүй дүү. Тэгсэн чинь амар ингээ төв царайлал хөөрхийн ингээ төлсөн гойж болдог. За одоо уучлаарай хаа. Одоо үнэхээр харамсалтай байна гэл ингээл явчлаа тэгэхээр таалгаал явчлаа. Надаа одоо муу мэдээ сонсох гэж байгаа юм бах та. Гэр бүл хүн чи гэр бүлэл бодож тамд гэр бүл одоо аав ээж бид юу бол ингээд одоо харамсалтай манай нэвтрүүлгийн цаг дуусч та эцсийн үг хэлнэ гэсэн чи би палхил явчт эцсийн үг ч байгаад байхдаа яг одоо энэ ч одоо тийм тэгээ тэрэн шиг эцсийн үг сүүлийн үг тий одоо өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн үг тий эцсийн үг гэдэг чинь гүн өөр утгатай За тэгээд их сайхан зүйлсийг бас ярилцлаа. Авахгүйхийг ухаанаар хандан үз хүмүүс тэгээд яг үнэ. Сайхан одоо хүртээмжтэй одоо яг нийгэмд одоо яг энэ цаг үед хэрэгтэй яриа болжээ гэж үзэх юм бол та бүхэн шеэрлээрээ өөрийн санаа бодлоо бас комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд ийм сайхан аз жаргалын одоо сар Christmas тийм ээ шинэ жил он солигдохын мөч ойртож байгаа учраас та бүхэн халуун дулаан гэр бүлээрээ ажралтай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Тий мэдээж энэ чинь нөгөө хувь хүний л одоо үзэл бодол юм чинь буруу зүрүү ярьсан бол танд таалагдчих болно, таалагдахгүй байж болно хамаагүй өөрийнхоороо тэгээд ойлгож хүлээж аваад авах гэхээ хоноор хандна үз. Би бол одоо уран бүтээлчүүний хувьд бас Монголын нийгмийн нэг эдис залуу хүний хувьд төрийн байгууллагт бас нэг талаар ажиллаж байна. Нөгөө төгөр төрийн мэс байгууллага болон хувийн хвшил уучлаарай хувийн хвшил биш. Төрийн мэс байгууллага болон залуучуудын болон сайн дурын одоо нийгмийн хөгжлийн төлөө бас жаахан ч гэсэн зориулах гэж төрөл салбар бүрт 10 гаруй төрийн мэс байгууллагт ажиллаж байсан. Одоо ч байгаа хүний хувьд бол хэлэхэд нийгэм маань өөрчлөгдөх байх, өшөө сайхан болох байх. Сүүлийн үед бол залуучууд дүүнертэй хэтгэж байна. Маш соёлтой, ухамсартай, хүмүүжилтэй ийм одоо залууч том үе гарч ирж байна. Одоо би одоо холын биш ойрын жишээ ярихад одоо би бол бас манай хүүхдүүд гэдэг ихэд манай одоо охтууд байна, хүү байна. Ямиг шал өөр өнцгөөс харж байна. Маш хариуцлагатай байна, ухамсартай байна. Тэгэхээр Монголын нийгэм маань өшөө сайхан болох болтугай. Монгол хүн, Монгол улс, Монголын ард түмэн мандан мадрахыг ерөөл дэвшүүлье. Тэгээ альчлан ирж байгаа 2026 онд гэр бүлд нэрүүлэх аз жаргал амьдралд нь одоо сайн сайхныг мөн ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. За баяртай. Дараагийн подкастаар уулзъя. За баярлалаа.